Дуучин бүсгийн 31 кг турсан үнэн түүхийг мэднээр байна уу? Тэгвэл манаас уг лайк дарж subscribe хийгээрэй, мөн шеэр хийгээд өгөөрэй. Оросын НТВ телевизээр Хүдэм на НТВ буюу НТВ-тэй хамт турж байна гэдэг шоу нэвтрүүлэг гардаг гэлээ. Тус шоунд оролцож турсан гайхамшигтай үнэн түүхүүдийг иймэрхүү форматаар та нарт хүргэж байгаа гэдгийг та нар мэднэ. Төрүүчийн дугаар Света гэдэг бүсгэн 35 кг турсан гайхамшиг түүхийг үзүүлсэн. Хэрвээ та нар үзээгүй бол 35 кг турсан үнэн түүх чагт нэг гэж ороод үзээрэй. За өнөөдрийн бүсгүй маань дуучин бүсгүй байгаа. Дуурын дуучин бүсгүй. Метр 75 см өндөр, өгзөгний тойрог 138, бэлхүүс 121, жин 131 кг жинтэй ийм бүсгүй төсөлд оролцсон. За миний бодож байгаагаар бол энэ бүсгүй хамгийн гэгээлэг, зөв энергитэй тийм охин шиг харагддаг, нүүр нь айгүй хөөрхөн. За тэгээд биех нь пропорц бол нэг эмэгтэй хүнрхүү, нэг том гуйтай, том бөхстэй иймэрхүү типийн биетэй юм охин байгаа. Залуу охтууд хэрвээ тарган махлаг бол өмнөөсөө болоод өөртөө ямар ч итгэлгүй болсон ааш муутай байдаг. Харин энэ охин энэ төслийн хувьд энэ охин маш хүрх ааштай юм охин байсан. Сургуульд байхдаа мисс охин байсан гэж хэлдэг. Яагаад жин нэмсэн бэ гэж юу? Мэдээж хэрэг үргэлж хэддэг болол жин нэмсэн байж таарна. Ер нь НТВ телевизээр маш олон шоу нэвтрүүлгүүд гардаг. Энийг Монгол дээр орчуулаад тавьсан байдаг. Тухайлбал Зүүн бэлгийн тулаан гэдэг том нэвтрүүлэг байгаа. Тийм өмнөд манайхан бүгд мэднэ. Үүнтэй адилхан Хүдэм 80 TV гэдэг ийм шоу нэвтрүүлэг байж байгаа. Үүнээс та нарт орчуулж хүргэж байгаа юм шүү. За яагаад бүсгүй Аня бүсгүй маань 131 кг жинтэй болцсон бэ гэж юу? За хамгийн ихнийхэн шалтгаан нь бол эмч нар нь хэвийн тээгдэж байсан хүүхдийг өсөлтгүй хүүхд байна гэж үзээд аборт хийлгээд ахуулсан байдаг. За үүнээс болоод маш их сэтгэл санаагаар унсан. За хоёрдугаарт нь гэх юм бол мөн тэр дуурийн дуучин бүсгүй байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар ажилд орё гэхлээр тайзан дээр ийм илүүдэл жинтэй хүнийг бол авахгүй ядаж 20 кг жин хасаад ирээ. Тэгээд та тайзан дээр гарах ажилтаа болох хэсэг шийдэрээ гэсэн ийм шалтгаануудыг хэлээд буцаагаад байдгаа. За мөн түүнээс гадна Анягийн маань хувьд өөрөө нөхөртэй, хүүхдтэй, ажралтай гэр бүлээр ингэж амьдардаг байгаа. За тэр Аня бол ерөөсөө орчин үеийн тураах гайхамшиг бүтээгдэхүүн буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, янз бүрийн эм бэлтгэл, наалт, бүсийг хэрэглэдэг үүний золиос болсон хүн байна гэж хоол зүйч эмч нар нь дүгнж хэлсэн байгаа. За ер нь бол энэ ТV-гийн шоунуудыг үзэж байхад турах хөшүүрэг буюу ямар нэгэн шокийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ нэвтрүүлгийг хараад байхад ер нь тарган байх нь өөрт нь маш онцгүй юм уу, маш буруу зүйл гэдэг шокийн аргаар тухайн хүнд ухамсарлуулдаг гэх юм уу та тий хичээдэг. За энэ удаагийн Анягийн энэ юуны хувьд болохоор ямар шок байсан гэхлээр түүнийг шүүх танхимд хүлээж авч уулздаг. Хоол зүйч нь эмнэлэгт биш, эмнэлгийн цагаан халааттайгаа утаж авдаггүй шүүх танхимд оруулж ирээд нэг хүнээр дагалд болон оруулж ирээд торнд хийгээд торын төгжээ тарчиж байгаа. Тэгээд нөхөр нь гэрчийн мэдүүлэг өгч байгаа байхгүй. Нөхөр нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө энэ хүн байдал загсаа зайгүй л идэх сонирхолтой эдгээс өөрөө боддгоо хоол харагдвал амрууга хийж идгээ гэсэн гэрчийн мэдүүлэг өгч байгаа юм. За тэгээд ингээд шүүгчтэй адилхан юм модон алах малах зохиод ингээд маш ийггүй байна. Тэгээд хоол зүйчин түнд ял төлөвлөж जैन ямар ял төлөвлөсөн гэхлээр энэ хүн өөрийнхөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг санаатаагаар үйлдэж байгаа учраас чамд ял төлөвлөлөө, чамд ялын хэмжээ олгож байна гэж хэлээд модон алхаад тогшоод тэгээд дуустдаг. За тэгээд дараа нь Аня бүсгүй мань ярихтай хийвгүй юм бэлээ. Торны цаана оруулж ирээ төвчээ. Тэгээд юм шүүх танхимд маш хийвгүй ер нь тарган байна гэдэг нь бол өөрийнхөө эрүүл мэндийн эсрэг хийж байгаа маш гэмт хэрэг юм байна шүү гэдгийг ойлгосон. Одоо би энэгээ засаж залруулна гэж ярьж байгаа. За ингээд хоол зүйч нар түнд ингээд хоолны саналуудыг ямар хоол идэх вэ, ямар тэглэн барих вэ гэдгийг санал болгодог шүү дээ. Тэгэхээр дуучин бүсгүүд маань хоол зүйч нь уург болон түүхийн ногооны салаад идчих ийм дэглэм хийж өгсөн байгаа. Гэхдээ Анягийн хувьд бас нэг зүйл байдаг. Энэ нь болохоор хүний хэлснээр нь хийдэг. Өөрөө заавалч хүнийг юм бодож өөрийнхөө зөв гэж бодсон юм хийдэг. Тэр нь тэгээд яг бурууж гинэ зөвж гинэ гэдгийг та нар тухайн миний ярианаас сонсоод үзээрэй. За би хэлсэн хоол зүйч нь түнд уургэд дээрэс нь түүхийн ногоо буюу огурцын помидор гэж ярьдаг шүү дээ. Ургас тэмэх улаан лалыг гэж байгаарай гэсэн. Гэтэл нөгөө бүсгүй маань түүхийн ногоо огурцын помидор дурган байна л да. Тэгэнгүүтээ шууд одоо энэ зурган дээр харагдаж байгаа перц шүү дээ. Амтаж шинжүү тэрний голыг аваад тэгээд дотор нь фарш гэж нэрлэдэг махаа татаад тэгээд янз бүрийн ногоогоо хийгээд одоо байцаагаа хийн бол уунгаа хийгээд тэгээд перцнийхаа голд нь хийж агаад бүр каструл дотор ус тавьж байгаа тэнийг ингээ буцалгаад идж байгаа байхгүй. Тэгээ буцалгаад идээд өөрөө ингээ амсаад үзчихэн л дээ ямар ч амт байхгүй урсчихсан ядаж чигнийгөө буцалгачихсан.
За тэгээд ийм болж ер нь дими юм байна гэдэг. Тэгээд эн чинь нөгөө нэг шоу нэвтрүүлэг юм болохоор гэрт нь видео камера тавьсан байдаг байхгүй. За үүнийг мэдээд нь хоол зүйл чинь хурж ирж байгаа. Хоол зүйл чинь хурж ирэнгүүтээ түүнтэй нэг туршилт хийж байгаа юм л да. За ямар туршилт хийж юм гэхэлэр хүний ходоод болон гидсийг төлөөлүүлээд ийм урт турбан гэх юм урт гонцгой ийм шилэн савн дээр туршилтыг үзүүлж чинь. За эхний савн дээр нь дахианы мах юм уург тий хийгээд ингээд чихэж штэ. Тэгээд ингээд чихэхэд хэсэг хугацааны дараа тэр маань явахгүй ингээд сав маань дүүрч чинь. Гэтлэнгөө шилэн савнд нь яаж юм гэхэлэр ногоотой хамт одоо жишээл өргөс тэмэх байлаа гэхэд өргөс тэмэх дотор нөгөө махан фарш буюу татсан мах амталсан махыг хийгээд тэгээд энэ шилэн сав руу хийгээд өгч чинь. Ингээд шилэн сав руу хийгээд өнгөө шууд тук гэдээ доош гомноод байгаа. Энэ юу хэлээд байна гэхэлэр бид нарын бие организмд түүхийн ногоо буюу ногоо идэх хэрэгтэй. Хэрвээ бид нар ногоог чансан буюу жигэнсэн байдлаар болгосон байдлаар идэх юм байна. Энэ идэх юм бол энэ маань нүүрс ус болчдөг гэж ногооныхаа тийм ашиг чанарыг алдчихдаг. Хэрвээ одоо кето дэглэм барьж байгаа хүмүүс анхаарал үзээрэй гэж би та нарт хэлмээр байна. Кето дэглэмийг ногоогүй зүгээр ингэж дандаа уур гэдэж хэрэглэх юм бол сарын дараа л ерөөсөө энэ шилэн савн дээр үзүүлсэн шиг бүрний асуудал нэмэгдэн, бүр давсагны асуудал, бүрний чулуужилт, давсагны чулуужилтын асуудалтай болно. Яагаад гэхлээр тэр эсрэг ходоод болон гидсний хүчин чадал үнийг дийлдэхгүй байх юм. Уургийг боловсруулж дийлдэхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр эсэнцэр маягаар бүдүүн гидсэнд явж байгаа. Тэгээд цаашаага бүр рүү очиод тэгээд юу очиод давсаг руу очиод бүрний чулуу, давсагны чулуу үсгдэг ийм аюултай байх нь шүү дээ. За тэгэхээр та нар болж өгвөл түүхийн ногоотой хоол идэж явах нь байна гэдгийг эндээс ойлгосон баха. За үүнээс гадна оливын тосны ач холбогдлыг ярьж байна. Оливын тосыг яаж хадгалах тухайд ярьж байна. Өдөрт нэг хоолны халбаг оливын тосыг идэж явах хэрэгтэй. Салаатн дээр ингээд тавиад итгэнэ шүү дээ. Салаад амтлаа. Тэгээд оливын тосыг хадгалахад маш их чухал гэж байна. Түүнийг хөргөчөнд хадгалах хэрэггүй. Харин бидний хэлсэн шнаар хогийн савны тэр чи төмбөрчиг байдаг шүү дээ. Галтгооны төмбөрчиг. За тэнд ингээд зурган дээр харуулж хийгээд хадгалах юм бол тасалгааны температурт болно нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол нарны гэрэл шууд тусахгүй учраас оливын тосонд байгаа амтлаг чанарлаг тийм тэжээлэг чанарууд нь байж идэг юм байна. За одоо энэ чи хоол зүйч нь дасгалыг зааж өгч байна. Ямар дасгал зааж өгч байна гэхэлэр гуй болон одоо өцөг томтой хүмүүс зориулсан дасгал хамгийн сайн дасгал бол суулт гинэ. За суултыг одоо энэ зурган дээр хэрэг харагдаж байгаа бол 10 удаа суун. За тэгээ санал төшчих болон төшөхгүй ч болон 2 удаа 2 хөлөө ээлж ижирнэ 10 удаа. Хажууд тийш нь зураг үзүүлсэний дагуу дасгал ихээр хөл нь гуйны дотоод болон гадаад булчин сайн хөгждгөө чангардаг гэж байна. За 3 дугаарт хөлөө өвдгөө ээлж ирэн дээш нь татаад нудлж шүү дээ тий. Энийг бол ингээд 10 удаа өдөрт нэг удаа хийчих болно гэж байна. Говийн өгзөгний асуудалтай хүмүүст энэ дасгал маш сайн үр дүнтэй байх нь шүү. За үүнийг одоо 10 удаа хийснээр 10 удаа нэг талдаа хийхдээ 10 удаа хийнэ шүү дээ. Хийснээр 500 ккал шатдаг байх нэ. За цаашд бас нэг процедур буюу процедур үзүүлж байна. Энэ нь болохоор ивент тэтгэгчтэй ихэн бас янз бүрийн хамтран ажилладаг имлгүүд байж байгаа. Тэр имлгүүдээс нь орж ирсэн байх. Тэгтээ бол та нараас мэдээд авах гэмгүй далайн замаг гэдэг штэ. Морские водоросли гэж хэлээд байгаа. За би энэ зурган дээр тавьчихсан байж байгаа. Далайн дотор ургадаг ногоо ургамал. За энэ ургамлыг авчираад бие сайхан ороогоод тэгээд дээрэс нь марлар юм ороогоод дээрэс нь гялгар утаар хүнсний гялгар утаар ороогоод сайхан 30-40 минут хөвтдөг юм байна. Ингээд хөвтөнгүүд одоо цэлгэлбэт 1-2 см турдаг гэж байгаа юм. Процедур 30 минут хийгээд гарахад 2-3 см шууд хасагддаг шүү гэдгийг энэ дээр үзүүлж байна. За 2-7 хоногийн дараа Аня маань 3 кг жин хассан. Гэхдээ 2-7 хоногт 3 кг жин хассан гэдэг бол энэ их чингнээс бол маш их хангалтгүй үрд мэдээж те. Тэгээд ингэж хичээж байгаа Анягийн хувьд бол маш хэцүү байгаа. Тэгэхээр одоо нөхрөөсөө дэмжлэг хүссэн. Тэгсэн чинь нөхөр нь өөрийн дэмжихгүй орж ирэл телевизээр үзэл суугаад байдаг. За үүнээс нь болоод өөрсдийнхээ харилцааг хэвэн болгох гээд Аня маань телевизийн унтраагаад нөхөртөө ингэж ярилцах гэдгсэн чинь нөхөр нь би айгүй их ядарч байна ярилцах боломжгүй гэд шууд хаяа явчихж байгаа. Тэгэхээр нөгөө Аня маань санаагаар унж штэ. За энэ хүний хувьд би гэрийн тоогооч юм байна, гэрийн зарц юм байна, хүүхд хүмүүжүүлэгч юм байна дөө. За бидний хоорондоо халуун дотн харилцаа айл хэзээ байхгүй болсон. Бид хоёр өөр тусдаа орон дээр унтаад удчихээн. Нөхөр маань намайг эмэгтэй хүн гэж харахаа болчихсон. Намайг 30 кг жин хайсны дараа л энэ хүн эмэгтэй хүн гэж харах байлгүйтэй гэд нулимс унгач штэ тийм ээ. За тэгэнгүүтээ стресс зүүн чи яадаг ямар нэгэн байдлаар л юм идэх хүссэн шүү дээ. За Анягийн хувьд их сонирхолтой нь болохоор өглөө шууд босонгуудаа өлөө илгэн дээрээ 5% алюминий уксус 1 стаканыг урчиж байгаа байхгүй юу. Өмнөг чинь нөгөө видео камераар харж байгаа шүү дээ тий.
Тэгэхээр үнийг харсан төслийн багийнхан маш яаралтай хурж ирж байгаа. Тэгээд шууд орж ирэнгүүтээ чи шүн юу идэж уусан бэ гэсэн чи би юу ч идэж байгаагүй штэ гэдэг тэгэнгүүт нь камераар харагдаж исэн газраас нь нөгөө талимныхын 5% угс усыг аваад шууд энийг хэрэглэж болохгүй шүү гэдэг нь хэлж байгаа. За ардуудын дунд тийм үг байдаг шүү дээ. Манай Монгол эмэгтэйчүүд ч гэсэн мэдчихэж байгаа. Угс усны дэглэн гэдэг. Угс усаар турдаг гэдэг. За угс усыг бол ингэж дангаар нь хэрэглэх маш их усалтай. Хэдий хотоод гэдс тийм ээ улаан хоолойг төлөх үйлчилгээтэй хэдий 5% ч байсан гэсэн. Тийм учраас яралтай хордлого тайлах хэрэгтэй гэж байна. Ингэж хордлого тайлахын тулд бас нэг жор танилцуулж байна л да. Нэг стакан бүлээн усанд нэг сайны халбаг зүгийн бал хийгээд жоохон бүлэсгээд тэгээд утгаад ууж болно. А зүгийн балтаас юу хордлого сайн тайлахаас гадна өрөвсөлт маш их сайн гэж орсууд хэлдэг. Бид нар ч гэсэн зүгийн балтаас уудаг. Ханаад хамуу хөрхөрөө тийм ээ. Ханаад хамуу хөрхөрөө. Тэгэхээр зүгийн бал ангийн бол өрөвсөлт маш их сайн гэж байна. За одоо бид нар бол угс усыг мөн ахуй хэрэглэнээс болж өгөх хэрэглэхгүй байхыг энэ дээр зөвлөд байгаа. Тэгээд угс ус хэрэглэхгүйгээр шашлык буюу шордлогтой эсвэл барбекюч гэж хэлдэг махаа зөвлөрлөхийн тулд хэрэглэдэг шүү дээ. Үүнийг яаж хийх вэ гэсэн айтайхан жорыг танилцуулж байна. За та бүхэн энэ жорыг цааш нь сонсохыг хүсэж байгаа бол манаас лайк дараад subscribe хийгээд share хийгээд өгөөрэй. Яг одоо хэлэх гэж байна шүү. За барбекю яаж хийх вэ? За барбекю хийхин тулд эхлээд 3 хоолны халбаг байх уцаач болно те. Эсвэл ургамлын гаралтай цайг аваад нэг аяг усанд халуун ус дээрээс нь хийгээд хамталчин. За тэгээд энэ цайны хамт хэлнэ шүү дээ. Гарлаа шүү дээ те. Цайны хамт болонгууд нь дээрээс нь нэг цайны халбаг сой соус хийгээд амтлагч ногоон амтлагч юу ч байж болно шүү дээ. Укроп ч юм уу, петрушка ч юм уу одоо энэ маханд чи ямар амтлагч таарахаар байна таны хэрглэж байгаа маханд тийм ээ. Түүнээс хийгээд тэгээд махаа жижигхэн ингэж хэрчиж өшөглөөд 15 минутаас 1 цаг орчим махаа байлгаснаар маш сайхан шүүслэг зөөлөн амттай болдгийм байна. За тэгээд ингээд дэвтээсэн хатуу мах усайг итгэд хэцүү байдаг бол иймэрхүү маягаар гэртээ хийгээд тэгээд төрөн буслахчинд хийж болно. Эсвэл хариулын тавган дээр айтайхан шүүсэнд нь шараад ингээд болгочдөг. Тэгээд аанyaa минь хэлж чинь ямар гоё шүүслэг гоё амттай зөөлөн амттай болд юм бэ. Тэгээд энэ ургамлынхын ах шиг байна. Их гоё амттай байна гэж хэлж чинь. Тэгэхээр манайхан аял зүүлжлэлтэй явахтаа ч гэсэн шорлог хийж идэхтэй барбекю мах шарахтаа бас энэ аргыг хэрэгжилж бас та нар үзээрэй. За 2-7 хоногийн үр дүн гарч байна. 2-7 хоногт 3 кг жинг хайчихсан байна. За тэгсэн чинь нөхөр нь хэлж ин л та. За иймэрхүү темпээр явах юм бол насан туршдаа турч чадахгүй юм байна да. Өстө бүтэхгүй юм байна гэд шууд өгөөсгөж юм л да. Тэгээд бас сэтгэл санааны хувьд бас тавгүй л байж байгаа шүү дээ. Тэр хүн чинь бас хэрэн дээр хичээгээд байгаа аанyaa маань те. Тэсэн чинь нүдэнд харагдах үр дүн байхгүй 2-7 хоногт 3 кг чинь ясчаар бас готрхон аргагүй л те. За тэгээд тэгсэн чинь хадам ээж нь буюу ааныг хадам ээж чинь нөхрийнх нь ээж нь те. Эренгүүтээ түүний сэтгэл санаагаар дэмжих гээд ирж байгаа байхгүй. За дэмжин гэдэг үгийг би хаалт гэж тавилаа. За ямар ч ээж нар ялгаагүй байх. Орос ээж нар ч гэсэн ялгаагүй байт юм байна. Гэрээсээ сайхан пирожки, белон гэдэг гоё амттай ингээд авчираад ирд юм байна л та. Тэгээд эхлээд хоёулаа сайхан цаа авах сууж ирсэн. Сүүлд нь ингээд ээжигээ хийсэн пирожкинаас идэхгүй мө гэсэн аанyaa минь нэлээ төвчээд исэн. Тэгээд за юу ч гэсэн нэг идэх юм уу гэдэг өнөрч үзснэ юуг нь гаргаж ирээд үзүүлж за энэ юу юм биш үү байцааных юм чинь гайгүй үлгэртэй дотор байцаатай юм чинь ингээд ээжтэйгээ ярьж тагчаад нэгийг идэж үзьгээд идсэн чи байхгүй хоёрыг идээд гурыг идээд нөгөө тавг дээр пирожкийг бүгд дууссан. За ингээд идээд өргөцсөн. За мэдээж эрэг 14 хоногт 3 кг жин хашчихсан. Тэгээд тэр хайсан чи ингээд дахиад ингээд олоод авч байгаа. Ганцхан орой суугаад олоод авч байгаа юм чинь сэтгэл санаа уналгүй яах юм бэ тийм ээ. За сэтгэл санааны гүн уналтанд оруулангуудаа манай охин шууд арга хэмжээ авчин л да. Өөртөө бол арга хэмжээ авчин гэж үзээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ шууд дугуун дээрээ суугаад бүх тасгал хөдөлгөөнөө хийгээд тураадаг наалт наагаад тэгэнгүүтээ нэг жижигэртэй юм жижиг наадаг юм биш үү энэ зурган дээр харагдаж байгаа шиг. За энэ наалтуудыг наагаад дээрээс нөгөө тураадаг бүс гэдэг шүү дээ. Тураадаг бүсийг авч чадж наагаад тэгээд нэг диван дээр хөвтөө за миний өмнөөс одоо өнөөдөр идсэн хоол юм байна одоо энэ калори юм байна шатаарчна гэсэн ийм бодолтой ингээд хэвтэж байна л да. Бас им уусан байдгийг тураадаг ими уусан байдгийг өгч тадаг гэсэн юм унж шүү дээ. За тэгээд тэгсэн чинь камераар хараад харж байгаа хүмүүсээ тэгч хоол зууч нь яралтай тусамжаар идж байгаа байхгүй. За тэгээд хэлж чинь өөрт нь ингээд үзүүлж чинь за наалт чичиргээ чам туслан гэж юу. За би чам дээр ингээд гидсэн дээр чинь наагаад яаж юм чичирч чинь үү. За чичирч чинь сайн. За гэтэл чиний булчинд ямар нэг ачаал өгч чинь гэсэн чи үгүй байгаа байхгүй. Тэгээд тэнгуут чинь наадвал чинь бүгд худлаа ядг юм аа. Булчинд ямар ч ачаал өгөхгүй. Чи турах гэж байгаа булчиндаа ачаал өг булчин солих хэрэгтэй. Үүний тулд наалт хэрэггүй харин
дасгал хий. Тэгээд дасгал зааж өгч юм л да. Өдөрт 20 удаа хийн. Тэгээд энэ болохоор 3 минут зарцуулна, өдөр болгон хийж арай. Гидсний таталт. Гидсний таталт буюу ямар нэгэн дасгал сургууль ихлээр бидний булчин маргааш өвдчихдэг шүү дээ. Энэ чинь л булчинд үйлчилж чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тураадаг, шидэт наалт гэж байдгүй байх нэ. За энэ хөлрөгдөг бүсний тухай хэлж өгч байгаа. Тэгээд нөө хөлрөгдөг бүс нь чи яаж хэрэглэдэг юм бэ гэд хоол зүйч нь асууж байгаа байхгүй. Би энийг ингээ гидсэн дээгүүрөө зүүчдэг. Тэгээд зүүсний дараа дасгал сургуулаа хийхлээр ингээ халуун оргиод халуун дүүгээд тэг миний өөх шатж байгаа юм шиг мэдрэмж төрдгөө гэж байна. Тэгээд тэгэнгүүт нь сэтгэл зүйч нь ингэж хэлж байна. Аня минь чи ямар тэмэндэ чиний өөх чинь болволдныг биес чинь ганцхан шингэний чинь л гадагшуулчихж байгаа маа. Ийм учраас энэ тураадаг бүс энэ төр бол гоо сайхны одоо иймэрхүү тураадаг гэсэн бүтээгдэхүүнүүд бол мэдээж хэрэг ямар ч нөлөө үзүүлэхгүй хэрвээ ингэж хөл рүү турдаг байсан бол наран шаргалгын газар бүгд үзэн орчоод турахгүй яасан. Эсвэл цаавд бүгд суугаад турчихгүй яасан. Тэгэхээр худлаа байдаг юм аа. За үүнийхээ оронд чи өдөрт 10 минутын турш тайван байдлаар шатаар нэг удаа алхчихжээ. Тэгээд өөрөө хамт ингэж алхаж явж үзүүлж штэ. За ингэж алхаж явж үзүүлж байгаа тохиолдолд зүрхний цохилтонд хувцсаад бодисын солилцоо итгэжчингүүтээ цуснд их хэмжээний хүчил төрөгч ороод тэр хүчил төрөгчийн эсүүд чинь авчаад өөхөх штад ганц юм энэ л байхгүй. За тэгээд миний суугийн хувьд бол дандаа юм турах чиглэлээр хэвийн жинтэй болох чиглэлээр сургалтууд байдаг байж байгаа. За энэ дээр болохоор жинхэнэ одоо бодисын солилцоог төрөсгөн гэж юу вэ? Хэрвээ таны өөх шатж байгааг ямар температурт тийм ээ хүрчээж таны зүрхийн цохилт хэд болж ээж таны өөх шатдаг гэж шинэ ухаанаар тогтоосон зүйлүүдийн тухай зөндөө ярьсан байгаа. Манай сургыг та нар ухаад үзэх юм бол байж байгаа. За шатаар 10 минут тайван байдлаар 7 хоногт 3 удаа гэж хэвгүй. 3 сарын турш алхах юм бол за нэг удаадаа 500 ккал шатаа зогсохгүй. Гидсний болон өвзөний булчин сайхан чангардаг гэж байна. За тэгээд ингээд Аня маань эдгэрийг бүгдийг ойлгонгуудаа хоол зүйчдгийнхэн тогийн савнд хэрэгэлдэг ийм бүс наалтуудаа бүгдийг гаргаад хайчиж байгаа. За гаргаад хаяад ойлголоо гэсэн энд илэрхийлж штэ тий. За одоо та бүхэн дасгал сургууль хийсний дараа гэрийн нөхцөл цусны бүтцтэй адилхан тунгалгын системийн бүтцтэй ойролцоо тийм гайхамшиг захидал хэрхэн хийхээ талаар зөвлөгөө өгч байна. Энэ дэр за цааш үргэлжлэн та лайк дараарай, сабскрайб дараарай, мөн шеэр хийгээд өгөөрэй. За витамины коктейл гэж нэрлэдэг байна. За 1 литр усанд 0.5 цайны халбаг, хагас цайны халбаг, далайн давс, 1 хоолны халбаг, лимоны шүүс лимоныг ингээ шахчих юм шүү дээ. 2 хоолны халбаг зүгийн балттай хийгээд үнийгээ дасгал сургууль дуусныхаа дараа ууж гараа энэсээ багаагаар уух нь шүү дээ. Ууж гараа гэж. Энэ бол маш их тустай юм аа, маш хэрэгтэй юм аа гэдэг. За бид нар дасгал сургууль хийж байгаа тохиолдолд заримдаа яадгүй хоол сойж хоолны дэглэн барьж байгаа тохиолдолд толгой эргээд чигшүүгээд байдаг шүү дээ. Энэ юу гэж юм гэхэлэр би нүүрс ус дутгаж байна гэсэн. Хэрвээ тэр нүүрс ус дутгаж байгаа тохиолдолд бид ганц чихэр ч юм уу ганц яотон амрууга хийчих юм бол аягүй урд нь толгой болт гайгүй болцдог. Яг тэрнтэй адилхан дасгал сургууль хийсний дараа нүүрс усан бүтээгдэхүүний шаардлага байж байгаа шүү дээ. За энэ үед энийг ингэж хэрэглэх нэ. За 3-7 хоногийн үр дүн гарч ийн 3-7 хоногт 21 хоногт 6 кг хассан байна л да. За манай гол дүүр маань Аня маань маш их баяр хөөртэй байна. Тэгэл өстө нэрээ. Үнэхээр их баяр хөөртэй. Тэгсэн чинь ингээд буй өгцгөө харсан чинь нэг л бишээ тэр чинь нөгөө гүржийн одоо юу гэж яддаг штэ тий. Целлюлит гэдэг. Одоо гүржийн үржилэдэг лээ. За гүржийн халсан тийм целлюлитүүд байж байгаа байхгүй. За энэ целлюлитээсээ би яаж салах вэ? Энэ целлюлитнээсээ салдаг арга чарга байна уу гэд. За энэ нэвтрүүлэгтээ маань маш олон энд итгэгчид оролцдог. За энэ дээр нэг имэлгэн ах шиг байна л да хамтран ажилладаг. За тэн дээр очиод энэ целлюлит бутлах энэ процедурт орж байгаа байхгүй. Үүнийг бол body line гэж нэрлэдэг юм байна. За үндсэн нь болохоор эхлээд тоос сурагчиг аппаратаар түүнийг өөхний соруулж байгаа юм шиг тоос сурагчиг аппаратаар явуулаад за дараа нь өөх буцалж байгаа гэсэн өөх тэр хэсэгт нь хитяган туяаны аппаратаар бас арсныг гүнлүү оруулж өөхийг буталдаг ийм үйл ажиллагаа явууланга дараа нь шар сүү гэдэг шүү дээ. Шар сүү гэж нэрлэдэг. Шар ус, сүүний шар сүү тий. Шар сүүний витаминлэг юм юу тавьж байгаа. Сиурт гэж. За витамин сайхан түрхэж өгөөд биед нь сайхан шингээгээд энэ процедурыг хийж нэг удаа хийлгэхэд хангалттай гэж зөвлөж байна. Ингэснээр бол хүний биед дэх буй болон үзэсгэлэнтэх цэллүүд маш амархан хайлтгаа гэсэн ийм зөвлөгөөг өгч байна. За 4-7 хоногийн дараа тэрээр 8 кг чинь хийсэн. Энэ нь болохоор сард 8 кг гэсэн үг байхгүй. Тэгэхээр болж байгаа байхгүй.
За сар энэ хугацаанд одоо түүхийн ногоо идээд үнэхээр аань юм залхацсан байна л да тий. Харахаас дургүй чинь бүүл чинь үнэхээр цутгах чинь хүн чинь угаасаа олон янзын юм дуртай шүү дээ. Амархан залхахдаг. За тэгэнгүүт нь хоол зүйч минь авчид хүн зөвлөгөө өгчин л да. За хоёлаа нэг үнэний ферм дээр ирээд гой байгальтай газар л гэсэн үгэлдээ навсахаар бол ирээд за хоёлаа би биэндээ ногоонуудаар салат хийж өгөө за гэд хийж байна. За тэгээд тэнгүүт аanya минь нөгөө ээжийнхаа зөвлөдөг ээжээсээ сурснараа өгөрцөө помидор ингээд зөвлөн жижигэн нарийнхан гэрчид хийж байгаа. За гэтэл хоол зүйч нь болохоор дороо нэг жоохон өгөрцөө чинь 2 3 хуваагаал ингээд тавиал айгу хурдан хийгээд өгчөж байгаа байхгүй салаада. За миний салаад бол юм. Би аяга хурдан хийчихлээ. За чи үзэх үү гэд хоёр биеиндээ солилцоод идчихэж байгаа. За тэгээд гисэн чинь манай аanya минь түүнийг идсэн чинь өө ямар гоё амттай юм бэ. Энд чинь ингээд томоор байх тусам илүү ашигтай, илүү удаан жижилдэг юм байна. Илүү цадах мэдрэмжийг амс бидэрдэг юм байна. Мөн түүнээс гадна амт нь маш өөр байд юм байна шүү. Ямар гоё юм бэ гэд ингээд баярлж гин хоолцооч чинь өгсөн зөвлөгөөгөө ингээд дагж байна. За ихэнх хүмүүст тийм ээ ихэнх турж байгаа хүмүүс бас нэг асуудал байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би турсныхаа дараа л гэрээсээ гарна. Гоё болсныхаа дараа гэрээсээ гарна гэдэг боддог хүмүүс байдгүй. Зөндөө байдаг тийм. Гэтэл яг үүнтэй адилхан манай аanya маань гэрээсээ ерөөс гарахгүй юм л та. Тэгэл дасгалаа хийчихээл тэгэл өөрийнхөө нөгөө дэглэнийхээ хоолыг идчихээл ганц 2 хоног нөгөө шатаараа алхачаал ингээл байгаад байна. За тийм учраас одоо хоол зүйч нь түүний гадагш гарахыг зөвлөж байна. Хүн амьтантай уулзахыг зөвлөж байна. Тэгээд paint ball гэдэг шүү дээ. Ингээ буудад тоглолдог те будгаар буудаад бомгдсон хүн дээрээ будаг авшиж шүрсдэг. За энэ тоглоомыг тоглож байна те. За ер нь бол те бид нар 7 хоногт ядаж ганц удаа ууланд гарч байгаарэ гэд би хэлээд байгаа те. 7 хоног бол маш их адреналин ялгаруулнаа. Турхж байгаа хүн ч вэ, эрүүл хүн ч вэ. Ямар нэгэн байдлаар адреналин ялгаруулах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө орчныг сольжих хэрэгтэй шүү гэдгийг энд харуулж байна. За аanya маань 6 цагаас хойш хоол идэхгүйгээд бас нэг ааныг өөртөө тунхагласан бас нэг зарчим байхгүй юу. Хоол зүйч нь хэлж өгөөгүй байхад 6 цагаас хойш хоол идэж болохгүй гэдээ өөртөө хэлээд ойлголцсон. За тэгээд орой ингэ болсон чи 10 цаг үед маш их өсөд байна л та. Тэгээд та нарыг харж байгаа хөргөч рүүгээ очиод хөргөч нь онгойлгож үзэл хааж үзэл идэхүү байх уу гэд мэдээч хүн өлссөн хүн чинь төвчж чадахгүй шүү дээ. За тэгээд хөргөчнөөс сэр гаргаад ирж байгаа хар талх гаргаад ирж чинь за бүр зүгийн бол гаргаад тавьчихсан идэж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт нь хоол зүйч нь камераар харчихсан байгаа. Маргааш нь шууд тусламжаар очиж байна. За хоол зүйч нь юу гэж зөвлөсөн байх вэ? Хэрвээ мэдхийг хүсчээ та лайк дараарай, subscribe хийгээрэй, share хийгээд өгөөрэй. Хоол зүйч ирлээ. Хоол зүйч нь эренгүүтээ түүнд ингэж хэлж байна. 6 цагаас хойш хоол идэхгүй байна гэсэн тийм дүрм журм байхгүй. Та харин унтахаас 2 цагийн өмнө л идэхгүй байх ёстой. За хэрэг бүр яг унтахт чинь нойрчин хүрээд байх юм бол идэж болно. За энд жор хэлж байна. 70 г мах юм уург, 50 г хачир. За хачир гэдэгт бор будаа байж болно. Хар нэг зүсэм талхачиж болно шүү дээ, тий. За тэгэхэд ногоо буюу өгөрцөө помидор, луун юу ч гэдэг тий 100 г ногоо идье гэж зөвлөж байна. Тэгээ аanya энэ зөвлөгөөг биелүүлээд орой 10 цаг болж байна гэж би идэж байна да. Энэ тэдтэй хамт турж байна гэдэг ингэ баярлаад байж байна. За 2 сарын дараа аanya маань 18 кг чин хэлсэн. За сэтгэл санаа маш гоё сэргийг сайхан байна. За тэгэл өдөржингээ өөрийгөө будаал гойж гойдол айлгуутал найлан хатаад гоё хувцсамсал ингээл байж нь л та. Тэгээд оройн ингээд нөхөр нь ирсэн чинь нөхөр дээр очиод найлан хатаад ингээд твэрч авсан боловсон нөхөр нь шууд би ч юм дээр олж шууд харагч байгаа. Би маш ядарсан. Надад ямар ч хүчтэнхээ алгаа гэдэг ингээд энэ хоёрын хооронд дахиад бас сэтгэл зүйн хэцүү байдал үүсэж байгаа. Тэгэнгүүт аanya маань сэтгэл готронгаа шууд хаалга чанга гэж хааж аваад гудамд гараад ирчих байгаа байхгүй. За мэдээч хэрэг сэтгэл санаагаар унтсан юм чи яад мэдээч хоолоо идэхийг л бодно шүү дээ. Нэгдүгürt хоолоо идэхийг бодно, хоёрдугürt хооллох цаг нь болчихсон байж байгаа. Тэр уурантаа гэрээсээ юу ч юм бэлдэж авч гараагүй. За тийм болохоор гудамжинд ойролцоо байгаа бэлэн хоолны газраас шарсан сам хорхой, шарсан төмс потато фри гэдэг шүү дээ манай түргэн хоолныхаа бүгдээр мэднэ те бид нар бинтэр шүү дээ те. За тэгээд ийм шарсан төмс шарсан сам хорхой аваад идэхээс сууж байгаа байхгүй яг энэ үед нь хоол зүйчин тусламжаар ирж байгаа. Эренгүүтээ шууд ингэж хэлж байгаа. За чи хэрвээ гарцаагүй байдлаар хооллох цагчин болоод хооллох шаардлагатай байвал ядаж ийм тосон шарсан хоол унд бити идчихээ. Тосон шарсан хоол ундыг идэхийг хүсч үнэхээр их хүсэж байх юм бол түүнийг ингээд салфеткаар ядаж тосыг авчээ. Гэхдээ түргэн хоолноос хамгийн сайн хоол бол яг үнэндээ бол бүүргэр идэхэд болно шүү гэж хэлж байна. За бүүргэр гаргаж ирж байна. Хоол зүйчин бүүргэр гаргаж ирэнгүүт
хэлэнгүүтээ яагаад бургер идэж болоод байгаа юм бэ гэхлээр бургерийн маань махыг барбекю маягаар мах шарж байгаа маягаар юм шардаг байх нь шүү дээ. Тусан түлш мах шарж байгаа маягаар бид нар агаарлаханд гарахтаа мах шарна гэж ярьдаг шүү дээ. Торон дээр тавьж байгаа. Тэрнтэй адилхан шардаг байна л да бургерийн махыг. Тийм учраас бургерийн махын нийт тэгээд талхыг болохлоор нэг талын идээд хэрэггүй нэг тал дээр нь тэр юугаа тавиад бургерийнхаа махыг тавиад ингээд идээ. Энэ харин 230 ккал болно шүү гэж хэлж байна. Тэгэнгүүт байна Аня маань үүнийг сонсоод маш их баярлаа. За би ямар ч ресторанд орсон, хаач орсон, ямар хоо сонгож идэх мэдлээ, сайн алгаж авлаа. Маш их баярлаа гэж хэлж байгаа. За та нар энэ ч гэсэн энэ тухай бодоод бас үзээрэй. За одоо галууны мах болон хоньны мах идэж болох тухай та бүхэн зөвлөгөө өгөх гэж байна. За дэглэн барьж байгаа ихэнх хүмүүс бол хоньны мах идэж болохгүй гэж үздэг. Ганцхан үхрийн мах, дахианы мах идэх ёстой гэж үздэг тийм ээ. За галууны махны хувьд мөн энэ Европод маш их өөх ихтэй, туслаг ихтэй хоол гэж тооцдог учраас ямар нэгэн байдлаар дэглэнд оруулдаггүй. Бид нар ч гэсэн монгол хүн болохоор хоньныхаа махыг бас идчихмээр л шүү дээ тийм ээ. Хоньны махгүй бол монгол хүн бас яаж байх вэ хэцүү тийм ээ. Тийм учраас би энэ галууны махыг боловсруулж идж байгаа энэ жорыг хоньны махтай адилхан гэж үзэж чинь хамгийн нэгдүгээрт хийх зүйл маань юу гэхлээр махныхаа бүх өөх тусыг авах хэрэгтэй. Өөх нь харагдж байгаа өөх нь авах хэрэгтэй. Зүсэд бас өөх нь авах хэрэгтэй. Юм байна шүү. За тэгээд одоо нэг сонирхолтой жорыг танилцуулах гэж байна. Та бүхэн цаашид сонсохыг хүсвэл лайк дараарай, subscribe хийгээрэй, мөн share хийгээд өгөөрэй. За хэлсэн бүх өөх нь авах юм байна. Бүх харагдж байгаа өөх нь авах юм байна. За одоо тэгээд энэ зурган дээр харагдж байгаа юм дагуу арсын ингээд гой сэтг маягаар яг маханд нь хүрэхгүй гоё болгож штэ бас гоо үзэмж өгч чинь хоол гэдэг чинь тэр чигээрээ гоо үзэмж штэ. За ингэж хэрчээд тэгээд алтан шаргал өнгө өхийн тулд зүгийн бал болон сой соус хоёроор арчаад өгч штэ гаднаас нь. Тэгээд дөхөөкөнд 1 цаг шараад гаргаад ирчин. За дөхөөкөнд 1 цаг шаргаад гаргаад ирэхэд маш гоё зөөлхөн шүүслэг гоё амттай болж чинь гэж манай Аня минь хэлж байна. За 17 хоногийн дараа 23 кг жин хасч 109 кг жинтэй болсон. Гэвч Аня маань сэтгэл маш хангалуун биш байна. Яагаад гэвэл жин зогсчихсон. 7 хоног хөдлөөгүй. Хоолоо зүү идж байгаа, дасгалаа хийсээр байж байгаа. Гэтэл 7 хоногийн турш ямар ч жин хасагтаагүй. За тэгээд энэ зурган дээр харагдаж байна. Ууран хүрээд байж чадаад хамаг юм хөшөрчүүд хамаг юм шидлээд жингээ хүртэл ингээ хөшрлүүд ууран хүрч штэ. За тэгэхээр би хэлээд байгаа ерөнхийдөө төрүүчийн хичээл дээр ч гэсэн төрүүчийн турах номер 11 дээр хэлсэн байгаа. Жин зогсох асуудал байдаг. Жин зогсохын тулд бид зогсон үед яадаг вэ гэхээр бид нар заавалжгүй стрессээ гаргах хэрэгтэй, уураа гаргах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар өөрөөсөө адреналин ялгаруулах хэрэгтэй. Өндөр ч гэсэн бас яг адилхан зөвлөгөөг өгч байна. За хоол зовчин түүнийг нэг газар авчиад одоо ус буцалгагчинд ус буцалгаж үзүүлж байна. За ус буцалгагчинд ус буцалгаж үзүүлэхээр яах вэ гэхээр ус буцалгаар яах вэ? Уур гарна те. Хэрвээ бид нар ус буцалж байгаа усны уурыг гадагшлуулахгүй бол яах вэ? Дэлбэр тийм үү? Яг тэрнтэй адилхан. Бид нар уур стрессээ гаргаж явах хэрэгтэй. Монгол хүмүүс чи ямар мундаг юм бэ? Бас уур гэд хэлсэн байгаа хгүй. Уурыг яагаад уур гэд хэлсэн гэхэлэр мэдээж хүний биед байгаа нэг стресс бохимдлыг уур гэж хэлээд шүү дээ. Тийм болохоор яг энэ усан дээр авчиад хэлэнгүүт энэ уураа бид нар гаргаж явах хэрэгтэй байна шүү дээ. Үүнд ямар ч шээс хөөх, им тан хэрэглээд ямар ч хөдөлгөөн хийгээд нэмэргүй байна шүү дээ. Хамгийн гол нь стрессээ тайлах хэрэгтэй, бохимдлаа тайлах хэрэгтэй. Ингэж хүний жин цаашаа багсдаг байх нь шүү дээ. За үүний тулд яг хөөхлөр сэтгэл зүйчин зөвлөгөө өгч чинь за чи сайхан дуул өөрийнхөө дуртай амиг хий. За энэ бүсгүй минь өөрөө дурчин бүсгүй байгаа шүү дээ. Тэгэнгүүт 1 цаг дуулахад 130 ккал зарцуулагддаг гэж шүү дээ. За тэгээд адреналин ялгаруулдаг зүйлсийг хийнэ. За тэгээд энэ адреналин ялгаруулдаг зүйлсийг хийхин тулд энэ твийг хэлсэн шүү дээ. Маш олон шоу нэвтрүүлэг явуулдаг. За энэ твийг хөтлөн явуулдаг voice гэж шоу нэвтрүүлэг байгаа. За энд оролцсон нэг бүсгүй байгаа. Ингээд харахад ирлийцсэн юм шиг та нарын зургийг харж байна гүй. За энэ бүсгүй айгүй гоё дуу хоолойтой, гоё хоолойтой охин байсан. Түүнээс гадна хөвсгөр охин байсан байхгүй. За хөвсгөр гэдэг байдлаараа сайхан дуу хоолойтой гэдгээрээ Оросын ард түмэн болон Оросын энэ шүүгч нарт маш их тоогдсон байх юм л дээ. За тэгээд олонний танил болсон. Гэхдээ энэ олонний танил болоод дуугаа дуулж байхдаа хүртэл энэ бүсгүй маань өөрийгөө үнэтэй цэнтэй гэж бодож байгаагүй гагцгүй хасах 20 кг жин хайсныхаа дараа өөрөө өөртөө таалагдж эхэлсэн гэж байгаа. За тэгээд одоо энэ од болсон өөрөөсөө 20 кг жин хайж чадсан бас адилхан дуучин бүсгүйтэй энэ хоёрыг бас болцуулж ин л да. Ингээд болцоод энэ хоёр маань яах вэ гэхэлэр картинг гэж нэрлээд байгаа. Манад байдаг юм уу мэдэхгүй ямар ч байсан машин цугаад дууралдаг энэ спортоор хичээлүүлж байна. За 20 минутанд 400 ккал өөх шатдаг гэж шүү. Адреналин ялгаруулдаг ийм спортууд. За тэгээд энэ охинтойгоо энэ бүсгүйтэйгээ галзууртлаа сайхан уралцчихсан. Үнэхээр баяр хөөрөөр дүүрэн болцсон байж байгаа.
12 дахь 7 хоног Аня маань 27 кг 23 хайсан байсан. Одоо 27 кг жин хийчихжээ. За адреналин ялгаруулсны дараа жинч доош өглөө шүү тийм ээ. Гуй болон өсгөн дээрхч үржин хайснууд нь мэдэгдэм хайлж хүлэн маш эвтэйхэн толгор болчихсон байгааг та нар нь анзарч байна уу? Тийм байгаа ч тийм. За Анигийн маань би хоолны дэглэн болон байнгын ачаалалд аль хэзээ зогсчихсон. Гэрийнх нь брашки идэж байсан чи амттан идэж байсан ч гэсэн тэр өөрийгөө бас хайм байдлаар аваад явчих чадхаар болчихсон байна. Харин нөхөр нь анх удаа төслийн 3 сарын хугацаанд эхнэрийгээ тэрж байна. Нөхөр нь түүнийг тэрээд хөөе ямар сони юм бэ? Хавирагч нь мэддэж штэ гэж анх удаа түнд магтаалын үг хэлсэн гинэ. За тэгээд бөөн алжруулаар дүүрэн байна. Түүнийг бүдүүн тарганаас нь болоод ажилд хинч авахгүй байсан тухай энэ нэвтрүүлгийн эхэнд би хэлжсэн тийм ээ. Гэтэл чин гинт утасны дуудлага ирээд түүнийг ажилд авъя гэсэн байна. Аня маань сонсоод баяр хөөрөөр дүүрэн бялхаж байна штэ. За гэвч Анигийн өмнө одоо 2 зам байна. Өөрийнхөө карьерийг сонгох уу эсвэл гэр бүлээ сонгох уу гэдэг сонголтын дээр хурж ирж байна л да. За амьдрал баян болохоор асуудлууд ундраад байдаг тийм ээ. Үгээрээ сонирхолтой шүү дээ. Ирээлэтэж авч. Харин нөхөр нь байнгын урлагийн тоглолтоор гэрээсээ хол явна, удаан хугацаагаар явна. Ийм хизээч байж болохгүй гэж тас ууралж байна. За тэгэнгүүт ингээд манай Аня маань хүүхдтэйгээ хоёлаа хаалга хаяад гараа авчижна. За тэгээд асуудал үүсчлээ шүү. Одоо энэ асуудлыг яаж шийдэх вэ те? Ажил уу, гэр үү? Алийг та нар сонгосныг мэдхийг хүсчээд манаас лайк дараарай, subscribe хийгээрэй, share хийгээрэй. За үүнийг мэдрүүлэхийн тулд түүний хоол зүйч, мөн сэтгэл зүйч нь жинхэнэ Оросын хөл бөмбөгийн одуудтай тоглуулж байна. Нэг баг болж тоглуулж үзүүлж байна. За хэсэг хугацаанд ч гэсэн Аня маань өөрийгөө од гэсэн мэдрэмж төрөг. Түүнээс гадна энийг даландуулаад одуудтай ярилцуулах гэж завшин Аняд маань оролдож байгаа. За тэгээд одод маань ярьж байна. Ер нь бол гэр бүлээсээ маш их холддгоо, хүндэрдгөө, үргэлжийн айлчлалын тоглолтууд нь бол маш хүнд байдаг. Гэр бүлийн харьцаанд маш хүндээр нөлөөлдгөө гэж хэлж байна. За тэгэнгүүт Аня үнийг ойлгож авахтаа юу гэж ойлгож авч чинь гэхлээр за би ер нь карьерээ хөөхөө болъё доо. Би гэр бүлээ л сонгох юм байна гэд гэр ихнийгээ маш их санаад тэгээд шатаа бүрс дэрчтэйхэн гүйж ороод гэр ихнийгээ тэрч аваад би та нартай хайртай шүү. Би та нарыг сонгож авчина гэж хэлж байгаа. Гэхдээ ягаад ч юм энэ залуу сайхан дуурийн сургалт төгсөн дуучин бүсгүй сайхан хоолойтой энэ бүсгийн хувьд миний хувьд бол маш харамсалтай. Ягаад тэгэхээр аль алийг хослуулж болоогүй бахтаа л гэж бодож чинь л та. Тэгэхээр энэ бол нэвтрүүлэг юм болохоор энэ хүний сонголт байх л та. За одоо шүүлтийн эцсийн өдөр ирлээ. Өнөөдөр хэмжилтийн өдөр клео хэмжилтээ хийлгэнэ. За өөрийнхөө эсрэг үлдсэн гэмт хэрэгээ хаалгах уу эсвэл яах вэ гэдэг дээр хурж ирж байна. За ингээд хоол зүйч маш их юм сериус гэж хэлдэг шүү дээ юм байна. Одоо яах вэ? Шүүх хурлаар асуудлыг чинь хэлцэх гэж байна. Өөрийнхөө эсрэг хийсэн гэмт хэргийг чинь хэвээр нь байлгах уу эсвэл одоо энэ гэмт хэрэг биш болох уу гэдэг талаас нь ярилцах гэж байна. Хэмжилт хийж чинь. Хэмжилт хийсэн. За гэдэс болон өгцгөөрөө тус 20 санж нийтдээ 40 санж хайж чадсан. Нийт 33 кг жинг хаяад 3 оронтой тоноос 2 оронтой тоолоо орч чадсан ийм гайхамшигтай үр дүнг маань Аня бүсгүй маань үзүүлж байна. За тэгээд өгч जैन. За энэ үүссэн хэрэгээ чи яах юм бэ гэд хоол зүйч нь өгсөн чинь. За би үүнийг ингээд хүнхийн тос болтол агаарт ингээд сарниулаад алга боллоо. Тү ийм сарнаад дахиж битгий эргээ гэд ингээд явуулж байгаа байхгүй юу. За Аня маань ийм үр дүнд яаж хүрсэн бэ? Өдөрт 5 удаа хооллсон. Оливын тосныг хоолны халбыг өдөр болгон эзэн. Өдөр бүр 10 минутын дасгал хийсэн. Далайн замгаар орох энэ процедурт 10 удаа орсон. Пейнт бол буюу адреналин ялгаруулах спортоор 7 хоногт 1 удаа хичээлсэн байх нэ. За иймэрхүү форматаар манай сувг та бүхэндээ дахин хүргүүлэхийг хүсчээл та бүхэн лайк дараад өгөөрэй, шеэр хийгээд өгөөрэй, subscribe хийж өгөөрэй. Баярлалаа.